dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50,000. I can conquer any style. Victory is in me now. My time is now. Couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ шинэ жилийн шинэ оны мэндийг хүргэе. Premier Sports телевиз базар нэвтрүүлэг 11 дахь улирлынхаа 11 дахь дугаарыг буюу 2026 оны хамгийн ихний дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд уламжлалж ясаар студиуд базарын дөрөв ажиллаж байна. Шинэ оны мэнд. За тэгээд өнөөдрийн хамгийн онцлог үйл явдлыг ерөнхийдөө базаад товчхыг ярьчих гэж бодлоо. Тэгээд бүх цаг үеийн шилдэг холбогч яг та гурийн хувьд хэн бэ? Гэхдээ ч аягүй хүнд асуултаа тий. Би л тэгээ бодож байгаа л чигүй. Хамгийн олон дамжуулт өгснөр л байлгүй дээ. Джон Стоктон нэгтний байлаа. Джон Стоктон. Стоктон байгаа тий. Стоктон Дамжуулалтаар. дамжуулт юм байна. Холбогчийн гол үзүүлэлт дамжуулт. Хинээс нэрлж болно үстэй. Тийм шүү дээ, болно шүү дээ. Зүгээр Magic Johnson. Тэгээ би ч гэсэн Magic Johnson л гэж хэлнэ. За тэгээ уул нь өнөөдөр одоо NBA-ийн түүхэнд хамгийн олон оноо авсан холбонд тоглогч албан ёсоор Russell Westbrook боллоо. Тэгээд угаасаа самбартаа нэгт байгаа. Бусад бүх юмараа дандаа 3-т 2-т явж байгаа. Араас нь Robinson. Тэгээд Steph, Chris Paul Оноогоор л тий. Тийм оноогоор. За тэгээд ийм онцлог өнөөдрийн онцлог үйл явдал байлаа. Тэгээд Denver-ийн тухай ярилцаж эхэлнэ. Miami-тэй тоглосон маш хүнд шуурганд үлдсэн байгаа л болчлоо одоо Денвер. Флоридад очиод уу. Яг энэ тоглолтын дээр шүү дээ. Энэ 7 хоногийн уг нь нэлээд хүлээлттэй тоглолт байсан. Гэтэ яг эхлэл нь бол гоё л болсон л доо. Гэтэ одоо нэг момент энэ тоглолтын хувь заяагч тэр за дараагийн ер нь нэг сарын тоглолтуудыг Денверийн хувьд нэлээд хүндхэн болгосон юм үйл явдал. Яг чи бэлтгэлээ тодорхойгүй шүү дээ. 4-7 хоног. Ер нь 4-7 хоног л гэсэн. Нэг сар. Юу гарцсан юм уу тий? Тэгээ ер нь Jokic карьертаа ер нь гэмтдэггүй, мис засал байхгүй, хүнд урт хугацааны бэртэл байхгүй гэдгээрээ алдартай шүү дээ. Тэгэн гуртаа нэг 7 удаа гэмтчихсэн байгаа байхгүй юу. Яг нэг удаа тоглолт өнчгтөө дандаа нэгээс 3-7 хоног хамгийн удаан тоглолт өнчижсэн нэг 3 жилийн өмнө 7 тоглолт л өнчижсэн байл. Тэгээ энэ бол бүх карьерыг авч үзэх юм бол хамгийн урт хугацааны бэртэлтэй. Яг ч тэгээд энэ саксыг амархан харагдуулаад байдгийн шалтгаан тэр үсэрдэггүй байх шалтгаантай холбоотой л доо. Өөрөө үсэрдэггүй, тэсэрдэггүй ингийн үйлдэл эрсдэлтэй юм хийдэг үү? Ингийн үйлдэл оноо. Нэг санаатай юм шүү дээ. За энэ мөч. Тэгээд харамсалтай нь өөрийнх нь багийн тоглогч ингээд Spencer Jones гიშгцэн тэгээд. За энэ дээр ч гэхдээ яг энэ мөч дээр бол энэ өвдөг бүр эвгүйтсэн юм шүү гэж бодож ирсэн одоо. Яг нь сар гэдэг богино хугацаа биш ч гэсэн төсөөлж ирснээс болов гайгүй. Тун гайгүй гэмтэл болж таарсан. Азар. За тэгээд Jokic ер нь гараад тэгэл ер нь Miami чинь илүү ирэхэд бүр холдсон доо. Тэгээд Denver Nuggets энэ өдрөл хамгийн өндөр оноо алдсан тоглолт нь 147 оноо алдаж байгаа байхгүй юу. Тэгээд Jamal Murray штэ тэгээ өнгөрсөн улирлыг 11-ийн дабл-даблтаа дуусгасан юм байна. Тэгсэн чинь энэ улирал эхэлснээс хойш 8 дахь дабл-даблаа хийсэн тоглолтын хит эсрэг тоглолт болж байгаа. Тэгээд Spencer Jones болохоор 3-аас 5 шидээд тавлангийн оруулсан карьер. Тэгээд даанч багийнхаа суперодыг гэмтэлчлээ тийм. За тэгээ Jokic энэ хүртэл энэ улирал ямар амжилттай явж ирснийг тодтогсон статистикийг харъя да. За дундаж оноогоор бол их 5 бичигдсэн байна. 20 сарын 6. За тэгээ самбар дамжуулалт player efficiency rating гэсэн үзүүлэлтүүдээр бүгднийг нэгт бүр энэ PR-ээр энэ баг бүх цаг үед шээ 34 байсан шүү дээ. энэ дэхтэй баг бүх цаг үед яригдах байх шүү. Шээх 34 байсан гээ одоо. Шээ 2-т яваа байхгүй юу? Ард нь яваа. Тэгсэн чинь Jokic 43 жигшээ бүр. Арай л дэндүү үр нөлөөтэй байгаа. За тэгээ triple double хийсэн тоогоор 16 болчихсон. Нийт хийсэн triple double нь одоо Westbrook-ээс нэлээд ордсон шүү дээ. баг нэгээр л дутуулчих чинь үү? 179-80 болцсон байна.
Тийм. Вестбрук чинь 207 байсан шүү дээ. Тэнгүүд одоо Оскар Робертсоныг даваад тэгэл Вестбрук урд нь үлдэж байна. Уг нь бол гимтэйгүү болвол трипл дабл хийсэн тоогоор зүгээр энэ үлрэлтээ баг Вестбрукийг гүйцэтгэхээр хэмжээнд. Одоо нэг 20 эдэл тутаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин 20 эдэн тоглолтод л хийчихэр байсан баг. Хэрвээ гимтэл нь гайгүй бол Дэнүр дээр нэг сайн болчихлоо шүү. Уг нь бол Амраад талаас сайнаар харах юм бол. Сара ингээд Йокич бэртлээ гэдгийг сага амраад авна гэдэг чинь тэгээд энэ багийн Йокич нуруунд дээр явдаг багийн хувьд бол яг хожид ч болно шүү дээ. Өслөгтийн байрлалыг 6 мургаараа ч юм уу те. Хамгийн гол нь яг плей-офф юм уу эрүүл сар бол яг бүгдээрээ бэлэн байх хэрэгтэй байна. 6-аар гарчвал баг зүгээр юм шүү. За ингээд гарааны 5 тоглогчийн 4 нь бол энэ 7 хоногт ингээд бэртэлт. Тэгээ Валенчианс бас энэ 7 хоногт 44. Баг Йокичийн дараагийн тоглолтын дээр шүү дээ. Азар гэхдээ энэ Кристен Браунд төгсөж байгаа юм байна. Арен Гордон төгсөж байгаа юм байна тий. Арен Гордон ер нь 1 сарын эхний 7 хоног гэсэн. Одоо ер нь эх 7 хоногоос мэдгүй одоо магадгүй дараагийн тоглолтод ч ороод ирж магадгүй баг. Тий, Гордны гэмтэл ч нөгөө өнгөрсөн жил плей-оффд сандаргаад байдаг байсан. Баруун гойныханд булчингийн суналт. Кристен Браун болохоор зүүн шагааны суналт. Тэгээ Жамал Мөрөө болохоор бас шагаанда нэг жоохон асуудалтай байгаа юм л шүү дээ. Тамийн эвгүүн. Энэ юм Дэнүр дээр нэг сайн болчихлоо шүү. Кем Джонсны гимтэл. Плей-офф одоо сарын дараа 2 сар гараа нэг плей-оффын юу их орж эхэллээ шүү дээ. Австриараас. Хүн тоглолтууд дээр бүгд тоглогч нь бас асуудалгүй ороод ирнэ гэвэл. Гэмтлүүд гол гайгүй байл тий. Хүнд гэмтэлтэй одоо шинэ асуудалтай бол бас асуудал болно. Сэлдэрч мэдэрч. Сэлдэрч мэдэрч. Бусар гайгүй гэмтлүүд бол Дэнүр бол плей-оффыг ширүү орж шинжтэй бол авчлаа шүү. Би яагаад 6-аар гаруул ашигтай юм гэхээр ОКС-гээс л цухтаалах гэдэг юм л да. Код тэгэл таар шүү. Бүсийн финал тааруулъя л да. Код юу ч болж болно шүү. Унлаа Бүсийн финалд Спурстэй тааруулъя. 4 юм уу 5-аар гарчвал 2 дугаар шатнд таарах гэдэг шүү дээ. Гүг ОКС чи одоо бүсийн финал хүрэх юм уу? Хүрэн шүү дээ. Цаалдаа бас яваад Тэр нь л яриа юу юм бэ ахаа. одоо явахаар л шүү дээ. Явахгүй. За өнөөдөр ОКС-ийг ярихгүй байюу? Тэгээ гутаа за бүгд айгаад их юм. Айхаар би одоо ингэж бодсон. Ингээд гарааны 5-ын 4 гэмтчин 3-т одоо ингээд нэг бүр Жилигийн багийнхантайгаа тоглох хэрэгтэй болчихж штэ. Бүр 8 хүртэл унчвал ер нь гоё штэ. Гэтэ унхааргүй юм шиг. Арай унахгүй юм шиг тоглоод байна. Одоо жишээ нь өнөөдөр каст Йокичгүй гимтэд дараа нь Йокичгүй тоглонгуудаа Торонтог талбайд нь очиж байгаа. Өнөөдөр жишээ нь тэнцвүүхэн л үзэж байгаа л эцсийн мөч. мөрөө онцгойс л дээ тий. Кливленд яг нэг тийм айхтар онцгой сайн биш байгаа ч гэсэн ер нь бол дорнодын шилдэг багуудын нэг шүү дээ. Тэний багийн эсрэг Зүгтээ нэг сарынх нь энэ Йокичгүй нэг сарынх нь хуваар хэр байгаагаас шалтгаалж унахгүй гэж яригдана л да. Дорндоор аялан тоглолт ихтэй байгаа ч юм уу дорндын багуудыг өөрсдөр аваад авах юм бол тэр чинь их асуудалгүй даваад гарчаар хуваар болчих шүү дээ. Дорндоор ч нэг үсрээл нэг 3-4 баг л 15-аас 16 сайн байна байгаа гэхээс биш. авч одоо өрөхгүй байна. Бусдын бол За тэгэж 15 тоглоно гэдэг тооцоо тий. За дээдл нь 15. Тэн дээр 5 хожоод 10 хожчих тэгэл байрны нэг унахгүй л ороод ирж. Хуваар нь бол 6 мургаар. хамгийн сул хуваартай зөвхөн 1 сарын хуваар нь хамгийн сул байгаа баг 5 багийн нэг Дэнүр байсан шүү. төлөвлөл гайгүй л гэсэн үг шүү. Тэгвэл харин богийн ах хэлдгээр айгу аятайхан л юм бол. Ер нь 5 хожигч баг багдсан шүү. Уусаа тэгээ Жамал юм амар байгаа болохоор Йокич байхгүй байсан ч гэсэндээ хизээч амар уу. Тэгээ гол нь одоо энэ чинь Гордон, Кристен Браун хоёр нь бол ороод ирэх ойртсон байна шүү. Хамгийн гол энэ нэг 82 тоглолттой ийм ачаалтай том лигийн хувьд нь лоод виншип гэж байна. Тэгээ нэг бас зүгээр нэг жижигхэн юм нэг яг удирдалтны их тийм амар нөлөөгүй байж магадгүй л дээ зүгээр миний ойлгож байгаагаар. Яг энэ Йокич зүгт бас нөгөө нэг бид нар нэг сүүлийн хэдэн жил ярьж байгаа шүү дээ. Йокич байхгүй болчоор баг нэг унцдаг гэдэг. Йокичгүй тоглоо сурч боломжтой. Тийм багаараа. Тэгээ энэ жил бас нэг харагдаад байсан. Тийм бол айгуу даваа талтай болчихсон шүү дээ. Йокич цуцсан үед баг нь дажгүй тоглож болоод байсан байна. Сэлгийн сайжирсан болохоор. Тэгэхээр тэр талаасаа харах юм бол багийг нэг хэд хожигдохоор л за энэ баг муу болчлоо мөчлөө гэж нэг яриад байдаг шүү дээ. Яг тэр чинь бас гол учир нь биш шүү дээ. Багч бас виртл гэмтэл байна, дотоод асуудал байна. ΟКС-ийн нэг хит хожигдсан чи сая дөнгөж. Харин дүүгээ цаа. Өөр ихгүй. Нэг багта 3 хожигдно гэж бас асуудал ихгүй Тийм ээ тийм. Зүгээр 3 ингээд энд хожигдж байна. ОКС-ийг дуусгая болий. Яг ОКС рүү ороод ирээ. За тэгээд Майами гэдэг нь шүү дээ тий. Дэнүр нагаас бүр 2018 оноос хойш улирлын бүх тоглолтод хождог байсан юм байлээ. Тэгэн гуртаа яг энэ тоглолтын дээр бол Йокич гэмтэж гараал тэгэл ер нь Баг нь шууд хожигдсан да. одоо 33 тоглолцсон байна Дэнүр өнөөдрийн байдлаар. Йокич 32 тоглолтод оролцсон юм байна. Тэгэнгүүт
одоо нөгөө 65 тоглолтын гэдэг нэг MVP-гийн нэг одоо юу байгаа шүү дээ. Нэг юм шат босох тийм. Тэрэндээ хүрэхгүй байх аюултай болчиход байгаа байхгүй юу? Тэр одоо MVP-г марцсан дээр. Одоо нэг сарын нэг 14 тоглолтыг оролцохгүй ингээд хасчихсангууд Йокич нь үлрэлийн төгсгөл рүү бүх тоглолтод оролцох ёстой болж ирэх гэдэг. Тийм байна тий. Авдгаа авцсан тоглогч шүү дээ. Одоо тэгээ аваргаал бодож байгаа л гэдэг. Ер нь бол эрүүл мэнд аварга. Нэг талаасаач тийм л баг л та. Ես одоо MVP-гийн араас үзэлдэг тоглогч нар ч. Йокич шиг нэг юм бус тоглогчдоос ялгаатай юм саксыг зүгээр ажиллаа л гэж боддог шүү дээ. Тэгээ нэг тийм шагнал магнал амбицлаад байдаггүй. Би гарч байгаа бол хожигч тоглоно. Аргын төлөө манайх тоглож байгаа бол тэр бодлын явна. Тийм. Тэгэхээр чи нэг тийм өөрт нь бол тэр нэг хувийн MVP энтер бол нэг сонирм биш үү? Тоохгүй шүү дээ. Морь уяад морилгоо алгах шүү дээ. Морио ажиллая гэж боддог. Сагсаа зүгээр сонирхлоо болгох гэж шүү дээ. Хобби. За тэгээд цомын тэмцээний финалыг бид энэ 7 хоногт дахин харсан байгаа. Тэгэл нөгөө айхтар Вембигийн авроо цөөхөн минут тоглосон ирнэ. Тэгэл нөгөө цомын финалд хожигдсон. Тэнгууртаа бас амар шартаа орж иж байгаа байхгүй. Энд дэр чин гараа хүнийг 100% шартаа гэж үздэг бол Вембигийн шар 200% байдаг хаа. Тэгжил боддог. Амар харин. Тэг гэмтэл авч байгаа энэ тоглолтын дээр. Тийм. Гэтэ яг хуу гайгүй сүүлийн 1 минутанд ороод ирсэн. Суулж ирсэн л та. Уг нь өөрөө гараа гисэн билээ. Тоглолт нөгөө энэ тэнцүү яваадсан болохоор. Тэгсэн чинь эмчнэр нь насгажуулагчд нь үгүй тийм эрсдэл гаргахгүй. Чамаа талбайд оруулахгүй гэсэн юм. Энэ тэгээд үнэхээр амар гоё тоглолт болсон. Уг нь Нью-Йорк чинь ерөөсөө агуулгыг харахаар эхний 3 үе нэг оноо жоохон салж ирээл бараг дээдл нь 20 оноо өрсөн шүү дээ. Тэгэнгүүт Спurs ойртуулаад уцаал Нью-Йорк салгаал ингээ яваадсан. Тэгж байгаа тэгээд талбай нь үнэхээр төссөн сүүлд бол Вембигүү болцсон мөртлөө тэгээд Спurs чиг аюул харагдаад байна. Аюул. Одоо энэ сая харагдаад өнгөрч байгаа 30 дугаартай залуулын тоглолтын баатар болсон доо. 11 холын зай шидэлд оруулсан. Яагаад аюул гэдэг байгаа гэхээр миний хувьд онцлоод байгаа нь Вемби байл та. Вемби ингээд будагталбар дээр зогсчихоор юус тийш орхон байхгүй ч тийм. Хараал айчих байхгүй. Вембигөөж орохгүй л шүү дээ. Тэгэхээр чи будагталбараа Вемби зогсон хамгаалч нь чинь тэгээд аюул тунд давталч. Надад бол Вемби тэр сэлгээний судал дээр сууж исэн ч угаасаа Спurs амар. Тэгээд 100 эднийх яачлаа. Тэндээ бас санаа зовоосон шүү. Тий. Тэгсэн чинь зүгээр байсан. Имраийн хариу нь ямар ч байсан. Ямар нэгэн ноцтой гэмтэлгүй л гэж гарцсан. Тэгээ Вемби чинь бас нөгөө 65 тоглолтын асуудалтай одоо ер нь Вемби Йокич ч гэлтгүй одоо ер нь од тоглогч нарт тэр бол угаасаа л байнгын асуудал бол. За тэгээ 4-р үеийн баатар 4-р үеийн ч гэлтгүй энэ тоглолтын баатар шампионы Жулиан шампионы болсон. Зөвхөн 4-р үе дээр 4 холын зай шидэлд оруулсан. Хамгийн гол нь тоглолт болгон дээр өөр тоглогч нар ангараад бүр энэ дэр чинь Келден Джонс сайн багийн шинж байна дээ. Хамгийн аюултай ч энэ Спurs л ч. Харрисон Барнс, Келден Джонсон. За тэгээд энэ шампионы Корнет хүртэл амар сайн. Амар баг. Одоо зүгээр сайн байгаа зүгээр та нартайгаа харьцуулъя л да тий. SG бол 30 оноо байгаль авч байгаа тий. 30-аас дээш ингээд нуруунд дээр авч явах маягтай оноо тий. Тэгэхэд ижиж өөр төр зүг яваад шүү. Тоглолт болгонд өөр хүн цоороо. Тий өөр хүн цоороо, Castle нэг сайн тоглоод, Champion тоглоод магадгүй одоо хэн бэ тий. Келден Джонсон, Fox, Корнет, Харрисон Барнс. Аа соохон мах хүртэл орж Соохон ч тий болохгүй байж шүү дээ. Ороод ирвэл яасан яах юм бэлээ тий. Би бол энэ Spurs-ус хамгийн ер нь жирэгч байгаа бахал ер нь Spurs болчиход байна. Тэгээд 100 нөгөө 2 драфтаасаа гадна авсан 2 тоглогч нь Корнет Оленик 2 байгаад байгаа байхгүй. Тэр хоёр чинь Корнет ч бас юу. Вемби сухаар Корнет гарч ирж байгаа. Бас өндрөн шүү. Тэнгууртаа за өнгөрсөн жил үлрэлт энэ багч нь 38 хожлолтой байсан баг. Одоо 24 дэх хожлоо цомын финалд хожигдсан багийнхаа эсрэг авчиж байгаа. Тэгэл бодохоор энэ үлрэлийн Spurs амар аимшигтай байхгүй. Цалингийнхаа зарцуулж байгаа мөнгөөр 23-т байлээ шүү дээ. Яг нөгөө таандрын жишээг давтаж амар магадгүй санагдсан зүйлүүд нь ингээд хамгийн бага цалингаар авруу ойртчих юм шиг тийм. Spurs энэ за 96 онд Pop ирснээс хойш 30 жилийн хугацаанд тэгж юу давуулж исэн байхгүй хаа. жил байхгүй. Угаасаа энэ чинь нөгөө жил болгон 30 гээл бэлтгэхэд ер нь Spurs-ийн цалингийн тухайн жилдээ зарцуулж байгаа цалин дандаа л нэг сүүлийн 10 баг юм л гэлээ байдаг шүү дээ. Ямар ч амжилттай явж исэн тий. Вембиг хэрвээ гэмтчихгүй ингээд яг тоглолтондоо гүйцэд ороод эхлэх юм бол магадгүй эх жил ер нь баг Spurs төрүүлчих дүү зүргээр байгаад шүү. Энэ жил үжиг туршлагын асуудал жоохон яригдсан шүү дээ. Жоохон нэг балах малах яг эцэгтэй мөчтэй юм гарч магадгүй тий. Магадлалтай. Эх жил бол баг ер нь яг Spurs энэ бүрэлдэхүүний хадгалаа ороод ирэх юм бол ер нь тэгээд гэтээ ийм юм болчихвол айгуу сайн юм болно.
хэрвээ Spurs плей-оффын эхний шатнд одоо нөгөө нэг туршлагатай багийг нэг хожоод эвгүй цохилтоос хожиж чадчих юм бол цаашаа нэг тийм туршлагын асуудал нэг хайхтар ярихдахгүйгээр ингээд тийш явчих боломжтой. Ер нь бол бодиттой аюул. Дэнвэр шиг үү? Дэнвэрийг өксээр Ер нь бодиттой аюул л байна л да. Тийм тоглогчдоос нэг юм байдаг. Зарим тоглогчид бүр зээ туршлагатай юм шиг залуухан тоглогч нар байна. Ингээд сандарч мандрахгүй тий. А зарим тоглогч нар бол яалч нөгөө сандрал аваад ингээд юм туулж иж ойлгодог юм дээр орж ирдэг тий. Вэмби гэхдээ баг туршлагатай юм шиг л юм шүү. Бээр юм байгаад шүү. Тэгээд дээр нь хажууд нь Harrison Barnes аваргын туршлага, De'Aaron Fox плей-оффын туршлага байгаа гэхлээр ер нь их тийм туршлагын асуудал Spurs дээр яригдана гэдэг. Вэмби дээр л яригдана шүү. Ер нь зүгээр эцсийн бүлэгтээ Mitch Johnson гэдэг дасгалжуулагч дээр л яг харин тал гарч магадгүй. Дасгалжуулагч Вэмби хоёр дээр л яригдана. Тэгээ өнгөрсөн сарын шилдэг дасгалжуулагчаар Mitch харж Johnson байхгүй тий. тодорсон. Тэнгууртаа Popovich чинь сарын шилдэг дасгалжуулагчийг хамгийн олон авсан дасгалжуулагч юм байна шүү дээ 17 удаа. Тэгээ энэ удаа шавна авлаа. Тэгээ авто Вэмби чинь өмнө нөгөө гадаадынхаа лиг дээр тэгэл янз бүрийн аюултай тоглолтууд зөндөө орсон л байгаа шүү дээ. Тэгээ Оливер аваад л дээ. Тийм тэгэхээр нэг тийм амар туршлагаас ярихдаггүй хаа. Гэхдээ өөр л дээ. Сандарч мандраа. NBA плей-оффын туршлага гараа өөр байж магадгүй. Өөр л дээ тийм. Олон улсын сакс NBA очил. Тэгвэл юу болохыг хараа да. Энийг бол таамаглаж байгаа шүү дээ. Яг Үгсээ дээр туршлага бүр амар яриад байдаг байсан. Спорт харуулсан. Жули Шапаны Спорсын түүх рекордыг эзсэн байгаа 11 холын цай шидэлтийг амжилттай болгосон гэж боддоо. Тэгээ хамгийн гол нь 36 оноо авахтаа 2 онооны товтлогоо ерөөсөө гүйцэтгэгээгүй. Тэгээ ингэж авсан анхны тоглогч болсон юм билээ. Энэ нь бол мэдээ. 6-аас дээш оноог супер. 2 онооны товтлогоо гүйцэтгэлгүйгээр авсан. Одоо энэ ч бас Вазел байгаа шүү дээ бас шидэгч. Тий. 2 шидэгчтэй байгаа. Тэгээд драфтлагдаагүй тоглогчийн 3 онооны рекордыг эвдсэн байна. Бог ахын дээр нэг аль баг дээр л нөдлөнийг хэлчихсэн. Тэг 9 шидэн бүрдсэн. Энэ Spurs бол энэ жилийн Spurs бол өстой 9 шидэн бүрдчихэд байгаа юм аа. Хамгийн аюултай л харагдана одоо. Шампаны нөгөө нэг Спорт 4-р жилдээ тоглож байгаа юм байл шүү дээ. Тэснэ энэ жил 3 саяны цалинтай. Тэгээ одоо ер нь Каслын сэлгээгээр л гараад байгаа гэж хэлж болно үстэй байрлалын хувьд. Тий, Васил Касл хоёртой л үйлч. Тэгээ өнгөрсөн үйлрэлд бүр бүх тоглолтод оролцсон байгаа байхгүй юу. Тэрний өмнөх жилүүдэд бол дандаа амар цөөхөн тоглолтуудад ашиглагдаж явсан юм байна. Шампаны бас байрал ер нь их тийм нуруулаг тий. 2 3 4 алин дээр нь ч тоглолцохоор байралтай байгаа юм л да. Тий. Касл чинь одоо Сохоны эзгүүд бол жишээ нь Шампаны чинь ингээ олон минут аваад энэ үлрэлжингаа тоглолцож байгаа. Соохон 9 минут багассан дээр. Соохон ер нь сүүлдээ гимтэл аваад одоо бол тоглохгүй л байна л да. Тэнгүүт гол нь шидэлтгүй юм чинь. Тэгэхээр Харгуулаа нэг гараараа шиддэг хүн чинь яаж шидэх вэ угаасаа. Солгоор шидлээ. Яалаа. Гар мараас Нэг гараараа яг нэг гараараа барьж байгаа юм шүү дээ. Тэр нь өндөр өвтэй байгаадсан байхгүй. хамгийн амар баг Spurs л энэ. Эвгүй гэх юм уу? Юу гэдэг. Одоо ингээд Денвер гинтээд доошлъя гэж үзвэл Spurs 2-оор гарах боломж байгаа байхгүй. Spurs унахгүй. Вэмбиг гэж унахгүй. Тийм юм. Оксигч арай гүйцэхгүй байх юм байна. Тий. Одоо л нэг салцалтай. 2-оор л гарах байх. Ингээд сайн тоглолтоо үргэлжлүүлж чадвал шүү дээ. Вэмби гинтэхгүйгээр тоглол. Тэгээ Харпер энэ чинь бас ямар амар Тийм эдгээр айгүй эвгүй болчихсон. Цангасан залуу шүү зөндөө. Яста яг цангасан юм байлээ. Дээрээс нуруулаг. Одоо та нарыг бол танаас нуруулаг байгаа шүү дээ. Хоёр шүү дээ. Зүм хурдаар тутахгүй. Тэгээ бас энэ драфтын ангийнхаа хамгийн сайн хамгааллын байрлал. Аав шиг л дээ. Яг гоо сайн нэг нэг Оксиг 3 дараалал хочлоо бидний ярьсны дараагийн 2 тоглолтонд нэг хожигдсон тий. Тэгсэн. Юстад хожигдж идэгий. Угаасаа нэг тэгэндээ Зүгээс тийм болдог шүү. Гэхдээ back to back тоглолтондоо хожигдоогүй байгаа даа шүү. тоглолт таарахгүй учраас яг Оксит ингээ эвгүй байна. А өөр багт бол хожижж болно гэж ярьж байсан шүү дээ. Өчиг голдонд хожигдоод байгаа шүү дээ. Тийм. Энд ч бас сонир шүү дээ. Яг яг ийм жилдээ нэг ийм юм болчтой юм санагдаад байдаг ш надад. Тамирчид тухайн жилийн гол фаворит багуудтай тоглоод ингээ хожиж модчохороо өрсөлдөгчийгөө яг тэр хэмжээнд тавиад бусдыг нэг тоохоо болждаг ч юм уу. Агаар төвлөр зөвхөн нөгөө талд харчихж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг Оксиг ч юм уу, Денерэг ч юм уу яг тухайн жилийн гол тэр нөгөө жижиг багуудыг харахаа болоод эхлэнгүүт тэр нэг амар хан мөрөгдөг жишээ ч одоо Milwaukee Bucks, Miami Heat нухуулаад Бостон тэр жил нухуулаад давж хараад явсаар байгаад Miami нэг финалдаг жил байна шүү дээ. Хинч хараагүй Miami өрсөлдөж. Надаас яг нарийн ярих юм бол одоо 82 тоглолт байгаа шүү дээ. Тамирчид яг 82 тоглолт фокуслж чадахгүй. Ямар ч хүн л дэвчдээ. Өрсөлдөгчөө нэг басах юм угаасаа л гарна. 70 тухас чинь тайлбарлаж өгдөг. Одоо жишээ маргааш Ютатай тоглоныг бол за ингээд хэлээ сайхан тий. Хоол бол тэгээд хөзөр мөзрөө тоглолт. Хэсгээ тоглолчсон. Тэгээ ороод нөгөө төл чинь шал өөр орж шүү дээ. Ютагийнхан чинь оо аст бид нар хожих хэрэгтэй гэл сайн багтаа тоглолт гэж баг баярлалаа тий.
Тэгээд тэр чинь доор нороо баларж явж байгаа. Тэгээд очиж Тайнаас гардаг. Таны хэсэг бүр нүдэнтэй харагдлаа шүү дээ. За үргэлжлүүлээд Кавайн талаар ярилцгаая. Торонто Raptors-ийн Кавай Ленард эргээд тэгмээр дээ. Супер байна. Өдөртний эхний дугаар тэр одоо бүсийнх нь 3-3-т жагсаагаад хэлсэн баг. Ширээ доогор явуулсан байна. Тэ бүр үнэхээр амар баярлж байна. Одоо ингмээр дээ нэрээ. Бүр галзуурсан. 100 галзуурсан бүр галзуурсан. Яаж ч нэг богийн хөлөөрийн цог суусан тоглолтын дээр 7-1-ийн энэ чинь 70-80 хүртэл довтлаад алсан л. Роп ч гэж. Тэрнээс хойш довтой ерөөсөн. Ер нь довтон 50-аас шилтэй шүү дээ. бидний мэддэг Кавай чи уг нь ийм л хүн байсан шүү дээ. Одоо гэж ихэд алга болчихлоо тэгээ. За зөвлөд гэдэг байгаад. Бүх хотод дуусгаад алга болчих магадгүй. Бүх хотын тоглолтын санд асуудал яваад байгаа шүү дээ. Энэ өстө гайхалтай. Кавай юу болсон юм бэ? Энийг эхний хэсгийн төгсгөлд санд асуулга дээр ямар байгаагаар нь харж болно. Роп ч гэдэг болсон. Яагаад ингэж тоглоод байгааг нь бас. Манай ажлын залуу фантаси дээр бүр хогноос шахуувал бүр амар сүлд авлаа л гэж ярьж исэн. Одоо тэгсэн бөмбөг тасал маслалт нь бүр 5 баг шүү дээ. Одоо бүр амар. 55 минутаа тоглолт нь энэ илүү. Терминатор Кавай эргээ ирсэн шүү Энэ дээр чинь 50 таа авдаг баха. дээ. Машин, механик гэдэг юу гэдэг вэ одоо те? Энэ биш. А энэ чинь биш. Биш. Манайхаар гарсан тоглолт юутай тоглолтсон юм бэ? Хойлон богийн хөлөнд суудагч. Тэр чинь Детройт шүү дээ. Детройт. Тийм дорны тэргүүн баг дээр 55 оноо авчихсан. Энэ дээр 45 оноо авсан. Галзуурсан л да. Ер нь галзуул. 6 тоглолтоо те. Тэгээ хаард нь ч гэсэндээ ялгаагүй дандаа бас 20-с дээш оноотой л 6 дараадад хожиж шít ингээд. Би өсөлтөө хэд 10 болсон. 10 хэвчлээ. хэцүүлдэ хүснэгт бол хэцүү. Үгүй дорндод болж амархан дээшилж юм л. Тийм. Ингэж олон дарааж хожвол гол нь өрөндөд болохоор энэ хожоод дээшлэх гоо. Ялцсан. Кавай юу гайхсан. Юу тохиолдсон юм. Ширээ доогор юм явчихв. Эсвэл одоо гээд ингэж амар орон зэрэг юу орж ихөө төвлөрөл гинт одоо юу гэх юм. Яг нөгөө Зоригтой болсон. Зоригтой болчихоо юу яаж ч байгаа. Clippers Chris Paul яаж хандснаас нь болоод ер нь дэлхийн нийтээр л Clippers-ийг үзээ ядлаа шүү. тэрний хэсэг яваад байна. Кавай руу чиглэлсэн байсан. Кавай ч Тэднийг өөрөө сонссон юм байлгүй дээ. Клипсээ зүшээ клипс подын талд байсан гэсэн Кавай чи. Сүүл Хийж болно шүү. хаардан чи подын эсрэг байсан. Кавай чи баг подын талд байсан гоо. Эдний ер нь ярьж байгаад итгэх аргагүй шүү. Хэвлэлээ тань өөрийнхөө ойрын сэтгүүлчээр юу гэж хэлүүлэхээ сайн мэдэн шүү. Тэгэхээр чин яг баг дотор юу болж байгааг бол мэдэх аргагүй байхгүй. Хэдэн тоглолт ингэж явах нь харагддаг Кавай. Тэ бас. Явцсан 6 дараалал хожлоо. Гэхдээ тэр нь одоо бүх одод хүртэл нэг ингэсгээ яваачих واخ уу. Хизээ болохгүй гэдгийг нь харъя бас тэ. Одоо нэг одоо болжтой шүү дээ Кавай ч одоо ингэж амар явж байгаа л гээд тоглохгүй моглохгүй болоо л явчихсан. За Кавай сүүлийн 6 тоглолтын статистикийг харъя. Ингэж галзуурсан үед нь бүгдэн дээр нь хожсон. Гойны армаар 7.8 оноо. 8 самбар, баг 3 бөмбөг таслалт, 4 дамжуулалт, 1.5 хаалт, 3-аас 4. 3-аас тоглолт болгонд 4 унгаасан байгаа. 52% тавталж байгаа шүү. амар уустай юм. NBA-ийн сэргээс шинжилгээ байнга өгдөг гэдэг. Бараг сэргээш аммаар болцсон. Ёо. 37.8 6 тоглолт гэдэг бол бүр үнэхээр Тэгээ гол нь яг нэг зүгээр миний надад гой санагдж байгаа юм нь 38.4 минут 6 тоглолтод дундчилж ийн гэдэг бол юм чинь хангалттай олон минут тоглолцож байгаа байхгүй. Бид нэр одоо сүүлд яг ингэж олон минут дундчтай тоглосон Кавайг хизээ харсан юм. Ер нь байхгүй шүү дээ. Тэгээ Доохож бараг шалгах Кавайг. Гэхдээ зүгээр энэ амар цаад учрыг мэдмээр байна. Юу нөлөөлөөд бүр юм Ширээ доогоор явчихоо. Юу болчихоо. Гэхдээ энэ угаасаа одоо яг тэр ихний хэсгийн төгсгөлд тэрэн дээр л харуулъя. Хотын тоглолтын санд асуулга дээр ямар явааг. Энд чинь нэг юм хэрвээ сэтгэл зүйн асуудал янз бүрийн юмтай тэмцэжсэн бол гинт ингэнэ гэж баймаар. Харин надад ч гэсэн сайн. Тэгээ би харин сэргээж шалгалт авдаг өстэй гэдэг таахгүй. Хүн штэ. Одоо за Кавай яриаг мартаад Clippers руу орох юм бол ер нь плей-офф Кавай энэ чигээрээ байлаа гэж бодоход орно гэж бодож байна. Билээ яг билээ юмд орж болно. Плей-инд орно. Хожихгүй шүү дээ. Плей-офф орохгүй юу? Кавай одоо ингэж галзуураад Цувралж ирнэ гэж бодлоо яа. ингэж урт үргэлжлэх гэж байхгүй шүү дээ. Кавай галзуураад. Харин урт үргэлжлэхэд нь итгэхгүй байна л. Зүгээр яг ийм тоглолтоо бол гаргаж болно. 1 2 3 тоглолт нь тий. Яг бид нар нэг ягаад урт үргэлжлэхгүй гэж яриад байгаа болохоор өмнөх түүхээр л яриад байгаа шүү дээ. Урт үргэлжлэегүй юм чинь өнгөрсөн шүү дээ. Ирээдүйд наадам чинь биднээс өөр бодолтой байж байв яах юм. Харъя л да тий. Юу өөрөөлөх гэж бодож тий. Яа өргөжлөх магадлал өндөр л дээ. Хитрхи муу 2 сар болчихлоо шүү дээ. Тэгсэн бүтэн 2 сар явцаа. Арай удаа. Тэнгүүт чинь одоо эн чинь дээшлээд
Сая богийн ахын хэлдгээр за плей-ин тоглоод хожоод гараад ирээ. Тэгээ 7 юм уу 8-аар гараад. Тэгээ нөө таандар Тэгээд таандар Спurs Дэнүрийн аманд очиж шүү дээ. Хэцүү байхгүй. Зүйлтэй. Эсвэргээрээ өдөөд нэг дундуур явж байгаад одоо энэ сайн формо болоод үргэлжлээд 4 рүү 5 руу дэвшээд ороод ирэх шанстай байсан бол бас хамаа алга л да. Тийм шүү дээ. Одоо манай Лекс ингээл дундуур ингээл явж байл бас учиртай. Тий, одоо Лекс-ийн байр суурин дээр байсан бол бас өөр ихгүй. Өөр ирэх. Миннесота 2 дугаар шахмат гээл тий. Одоо чинь 10 дугаар байранд яваа багаасаа бүтэн 3 хожил тутуул яваа л шүү дээ. Тэгэхээр ч хэцүү байхгүй. Яг нь нөхөж болно л доо асуудалгүй. За тэгээд өнгөрсөн 7 хоног нөгөө Далсыг ярьж байгаа дээшлэх болов гээл бас яг Клиперстэй адилхан жишээ дурдчихсан чи Далс бол явж дээшлэхгүй юм бэлээ. Ягаад тэгэхээр драфтын эрэхтэй учраас тэр эрэхээ авахын тулд заавал унж таарах. Тэгээд Дентоны Дэвисгээ ч энэ сартаа багтаад солино гэдэг байгаа шүү дээ. За. Дэвис авчихсан. Хаядар. Моцаага тий. За богийнхаа өөр Лексийн тухай яриараа орцгой Детройттэй тоглосон. Өөртөө нүд хайлтрам тоглолт болсон байгаа. Үнэхээр тэгээд илүү баг Энэ тоглолт энэ жил хэд хийжлээ шүү дээ Лекс тий. Харин Юун дээр бас кап дээр бас ингэж явчихсан Спurs тий. юун дээр тэгэл залуу баг Энэ одоо жиж шүү дээ. манай боги авчин бол авраг авна финалд нь л гээд байгаа. тэр зорилго тэмэр байж л байна. Лука Лебро байгаа цагт аврагд л тоглоно шүү дээ. Хизээч. Детройт үнэхээр өндөр юм. Юун тэр үнэ. Лексийн хамгийн сайн хамгаалттай тоглогч нар хэм бэ? Вандер Месси. Смарт Вандер Вандер. Смарт. Одоо Эйтэнд бол хамгаалт гэж юм аалаа. Леброн, Лука хоёр бол ойлгомжтой. Гэхдээ энэ тоглолтын эхний хагас дээр яасан гэж Лука амар сайн байсан шүү дээ багасаа ганцаараа. Гэхдээ онооны зөрүүгээр бол хожигдож явсан ирнэ Лука нэмэх тавтай байсан. Түрүүл оног нөгөө нэг Лексийг яриаггүй тий. Яриаггүй ер нь яриаггүй. Түрүүл оног бас нэг юм алуулсан шүү дээ. Тэгээд тэрний араас Жэжэр эдэг тасгалжуулагч манай багийн тим баскетбол гэдэг хэвгүй. Багийн сагсан бөмбөг terrible байлаа. Terrible гэдэг үг нь өөр амар хүчтэй үг шүү дээ. Аимшигтай гэх юм. Одоо монголоор аимшигтай horrible terrible гэдэг чинь нэг аимшигтайгээ нэг юм төхүүлж орчуулдаг болохоос terrible өөр англи утгаараа амар юм том үг байхгүй юу? Чи бүр авах юм байгаагүй гэсэн үг. Тэр чи багийн сагсан бөмбөг байхгүй байна гэсэн утгаар хэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр ч гэсэн Энэ тоглолтны дараа шиг юм шүү дээ. хамгийн гол нь тэрний өнгөрсөн тоо нөгөө багийнх нь лидер мэдрүүд хооронд талбай дээр тэгж яриад нэг дутна. Лука Леброч ерөөсө буцдгүй юм байна. Гяс явчих юм овчих гэдэг юмнууд ингээд талбай дээр байнга яригадаад байгаа. Тэрийг нь ингээд жээжэрэдэг би ол сонссон гэдэг юм яриад байгаа байхгүй. Гэхдээ яач наа ч юм бол гэхдээ гол энэ хоёр хоёулаа найрал тоглодог урд тоглодог тий. За Лебро бол хөгшөрцөн тий. Хамгаалалттай байсан уу хөгшөрцөн. Лука хугасаа гэж хамгаалдаг тоглогч байсан уу байсан. Филоф руу хамгаалалт нь бол бас харьцангуй сайжирдаг тий. Өөрийнхөө төвшөнд. Тэгэхээр энийг юугаар нөхөх вэ гэвэл бусад тоглогчдоо сайн болох хэрэгтэй байна. Одоо бусад 3 тоглогч. угаасаа Эйтэн Тэгэхээр ярисаа бодонгийн асууц үү юм шүү. Хамгийн сайн хамгаалдаг хүмүүсийн нэрлсэн ч одоо нэг хоёр хүн дээр гацж штэ. Тэгвэл яг байхгүй ч. Харин тийм. Лекс юу алдагчаад байгааг вэ? Балаас нь алдагчаад байгаа. Хамгаалтын балаас ялангуяа. Би бол Ривсийг сэлгэнээс тоглох хэрэгтэй гэж боддог. Тий, Ривс сэлгээ байж болно. Эсвэл одоо баг Вандервилдийн гараараа оруулах юм уу те? Өндөр Хачиморогийн оронд те? Тий. Хачиморо бол үнэхээр Хамгаалал. уучлаар энэ хүн хайчч. Би сүүлийн нэг сар ерөөсөө Хачиморогийн Сүүлд бол гинтэд алга болсон. тий, гівдэд алга болсон. Тэрнээс өмнөх баг сар ерөөсөө алга болчихлоо. Яг Тэрнээс өмнөх сар- Кавай эсрэг юм боллоо. Тэрнээс өмнөх сар чинь Леброн байгаагүй юм чинь. Тэ. Үгүй Лебро ирээд Хачиморо ингэн гэж энэ бол зүгээр шалтгаалтай. Хачиморо хийх ажил юу шийд. Хоосон шийд, сул шийдэлтэй шийднэ. Буцаж ирээ самбраа хамгаалан самбраа авна. Хамгаалтан дээр ажиллана. Хамгаалахгүй байгаа юм чинь. Тий. Тэгэхээр Хачиморо хамгаалах. Одоо Эйтэн бол бүр Детройтын тоглолтын дээр жишээ нь Эйтэн бүр үнэхээр хамгаалахгүй төв гэдгийг харуулчихж байгаа байхгүй. Джейлен Дөөр, Носар Томпсон, Кейд Канахан яжчих нөгөө үед нь өндөр юм аа. Тэгээд чанга залуучууд л да. үгүй Эйтэн Яг сайн төвөд эсрэг мэддэг ийм сонио. Одоо тэр юуны аврагын төлөв гарч ирсэн шүү дээ. Феникс Санс. Тэгэхэд аягүй сайн хамгаалчихсан. 20 онд. Тий, 21 он. 21 Хоёр талруу хамгийн хурдангүйдэг, хамгийн идэвхтэй самбарын хамгаалттай. Хамгаалалт Эйтэнд байгаа юу байгаа. Тэг уг нь. Ер нь бол энэ яагаад гарах вэ гэвэл нэгдүгээр Эйт өөр айгу залхуу тоглогч. Тэр угаасаа бид бүгд мэдэн дээ. Тэр додоод тоглолтын өмнө юу PlayStation тоглоод Нойрго онцсон. тэр нойрго оноод юу даас тожигчсэн тэр байна те. Хариу сахилга батгүй тоглогч Эйт. Тэгээд одоо Портлендээс бүтэн цалингаа авж байгаа. Дээр нь нэмээд Lakers-ээс энэ үлрэлт яг баг хэмжээний ч гэсэн цалингаа авж байгаа тоглогч тэгээд мэдхгүй хандсан юм шиг мэдрэмжтэй байна. Тэгэхээр Хавар заа ашны тоглолттой. өнөөдөр ихэд одоо Jackson Hayes хамгийн илүү нөлөө. Тийм, яг энэ Detroit руу Дараагийн Jackson-ээс илүү тоглосон байхгүй юу? Тэгэхээр Тэгээ ийм тоглогч нар байд юм уу? Ер нь зүгээр одоо юу гэдэг юм?
би заавал аварга халбгүй зүгээр ингээд сагсаар мөнгө олж байгаа нь л бол. Харин баг тийм л бодолтой. Тиймэрхүү тоглогч нар бас мэрсэр байгаад шиг байгаа тий. Тэгэхээр чи энэ багийн зорилготой зогцохгүй. Тэгээ нөгөө сагснаас илүү том өөр юмд ингээд нэг мөнгө зөнгө оруулдаг ч юм уу мөнгө үрдэг амьдралын хэм маяг нь тэрэндээ илүү Гэхдээ одоо авж байгаа цалиндаа хангалттай тэгээ за би сайхан мөнгө олчж байгаа юм чинь заавал тийм заврагын цом угаасаа надад тийм шанс ч байхгүй дээ гэж боддог хүмүүс зөндөл карьераа зургалцсан тий. Одоо за сагсны хамгийн чухал статистик химнэл довтлогоо хамгаалалт 3 гэж явдаг штеп. Хамгаалалт химнэл 2-оор Lakers дандаа сүүлийн 5-т байгаа байхгүй юу? Хамгийн гайгүй стат нь довтлогоогоор эхний 5-т дандаа яваад байгаа. Тэгвэл өнөөдөр нь штеп тий Лука Лебро 30-аас дээш оноогоо аваад бусад нэг 3-4 тоглогч нэмээд 10-аас дээш оноо авчингуурт Мемсиг хожиж байгаа байхгүй юу? Тэгэнгუурт энэ Детройтын эсрэг бол Лукагаас өөр үндэ яг нэг юм хөдлөөд байгаа хүн ихээр харагдаагүй амар мухай тоглосон байхгүй юу? Тэгээ одоо нэг 20 хэдэн хожил төрсөн явж байгаа шүү дээ Lakers. Яг тэр хожлуудыг харсан чинь яг үндэ бас чанартай хожил нь амар цөөх юм байл шүү. Тийм шүү дээ. Том багийг ер нь хожоогүй байгаа да. Спурсыг бол нэг өтсөн. Ер нь Спурсыг нэг хожсон. Өдөрлийн эхний хэсэг хамгийн одоо сул багуудтай гэх юм уу аятайхан хуваартай явж ирсэн л да. Одоо ингээл харъя. Өдөрлийн нээлтийн тоглолт Дэнүртэй биз дээ. Тэгсэн. Алуулсан шүү дээ. Алуулсан. За одоо Спурсыг за нэг хожсон юм байна. Дараа нь нэг хожигдсан санагдаж байна. Тэгсэн байна. OKC-д алуулсан. Филид 2 хожигдсан байна. Бостонд хожигдсан байна. Rockets хожигдсан байна. Атланта Warriors Portland-д хожигдсан байна. Clippers-д алуулсан шүү дээ. Алуулсан. Тэгээ бас хоёр. Ер нь өмнөг хожицсон л тэгээ. Хүснэгтийн докторгүй байгаа байхгүй. Ер нь сайн гэж үнэлэгдэж байгаа багуудыг бараг л хожоогүй л. Тэгэхээр Миннесотаг бол 2 хожсон. Lakers тэр шүү дээ. Одоо яг би бодд үнийг хэлье. Дараагийн ороод ирсэн тий. Леброны Lakers одоо яг дараа хэлсэн. бүсийн дээр байгаа багууд нь шүү дээ. Одоо Thunder, Spurs өөр юу вэ? Denver тий. Энэ гурвыг Lakers одоо яг одоогийн бүрэлдэхүүнээр хожиход яг одоогийн байдлаар бол боломжгүй харагдаж байгаа юм. Тэгэхээр жижиг одоо 8 гэхэд 8 төгсөн хүлээлт бол одоо үнэхээр байхгүй шүү дээ. Унчлаа шүү дээ одоо тий. Тэгэхээр ямар нэгэн солилцоо орж ирнэ гэж бодож байна Lakers-ээс тий. JJ Redick нэг амар ааштай штэ. Ийм л юм та нэг LeBron руу орилж исэн бичлэг улирлын эхлэлд явж исэн байхгүй юу? LeBron дөнгөж ирсний дараа LeBron тэнд нөгөө нүүрний игнэнд сууж байгаа од хүнтэй ингээд юм яриад гэсэн чи энд багч нь тоглоод ингээд LeBron руу бүр ингээд JJ Redick бүр амар орилоо хашгирч байгаа нэг тийм юм байна. Яг за бид нэг л асуулсан. Los Angeles Lakers баг одоо түрүү нөгөө тоглогч нарын зорилго өөр гэж ярьсан шүү дээ. Авраг авахыг зорж байгаа хэдэн хүн баг? Luka LeBron Reeves энэ гурав бол мэдээж зорилго байна. Одоо бусад ройлууд нь байна. Эйтэн ачмөр хоёр шал өөр юм бодоо яваад шүү дээ. Эсвэл одоо релакс хийгээд байгаа юм уу? Яагаад мэдхүүдийг тоглолтондоо ерөөс ойлголцохгүй шүү дээ. Одоогийн байдлаа шүү. Гэхдээ би бол угаасаа л үлрэлийн эхний өдрөөс эхлээд та тийм багийг харин авраг боломжтой гэж хараад байгаа юм уу? Luka LeBron хоёр байгаа цагт авраг авах боломжтой байг дагалдаж явна. Би бол харин бүр эсэргээрээ одоо л 41-т LeBron байгаа цагт бол боломжгүй л гэж бодож байгаа. Мэдээж тэр чиний үзэгчтэй тий. Гэхдээ одоо энэ дэр чинь баг дээр шинжилэлт орж ирж шүү дээ. Бас ганц нэг солилцоо. Vanderbilt чинь одоо жоох ашигламар шүү дээ. Ашигтай байгаа. Тэгээ ямар хүн авчирвал яг тэр нэг юм нь болох юм. Гэхдээ асуудал 4-5 номер л шүү дээ одоо. Сүүлийн 2 жил явлаа шүү дээ. Эйтэг хэвээр ачмаар болохгүй шүү дээ. Ачмаар бол бүр тоглолтоо алдчихлаа одоо яац вэ? Тэгээ 4-5 номер жоохон залуу ирч хүчтэй хамгаалцаатай л төвд хэрэгтэй байна. Тэрээс шахаал нэг эйт шиг гар. Эйт шиг гар одоо дахиж NBA-ийн босод 29 баг бас тэнэг өвчлөлтэй. Lakers team юм ахгүй байхгүй. Харт. Тэгэхээр чинь дахиад сабрын асуудал дахиад үргэлжлэх гэсэн юм ер нь. За тэгээ LeBron энэ тоглолтын араас бид нар энэ үйлрэл бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоогүй л байна. Энэ тоглолтод угаасаа илүү баг нь л хожлоо гэж хэлсэн. Тэгээд бүрэн бүрэлдэхүүнээр тоглохгүй байгаа ч гэсэн хожоод байгаа хөтийг бид нар зөндөө ярьсан шүү дээ. Тийм. Denver-ийг ярьлаа, Spurs-ийг ярьсан. Тоглоогүй, Зөрөө Тачимура гинтсэн, Reeves гинтсэн, Luka бас тоглолт өндсөн. Ярьж байгаа нь яг худлаа бол бичлэн байлээ л дээ. Гэхдээ бас хожичхоор өстой тоглолтууд дээр хожихгүй байгаа, хамгаалахгүй байгаа нь бол үнэн шүү дээ. Тэр бол. Одоо дээр нь явж байгаа 3 баг гэхэд яг өрсөлдөх топ өрсөлдөх 3 баг гуруулаа сайн төвтэй байгаа шүү дээ. Тийм шүү. Wemby, Jokic, Chet Holmgren хартаж шүү дээ. Орондод ч ялгаагүй. Дөөр нь одоо за сайн үнэлж байгаа таархан байгаа ч гэсэн Cleveland, Mobley, Jared Allen гэл ингээл ер нь бол бүгдээрээ сайн төвтэй байхгүй.
баг Бостноос бусдын сайн төвтэй. Тийм. Ер нь сайн төвтэй. Дээгүүр явж байгаа багуудыг харахад Энэ удирдлагын уртыг бол тэгээ бодтой талбайгаас хамгаалсан баг л арай гайгүй нугалчаад байгаа юм л да. одоо эргээ цагс чинь тийм өндөр. Тийм болохоор нөгөө Гоберчин банк ингээд үнэлэгдээд тийм шүү дээ. Лекс бодготой талбай хамгаалт алга. Тий. Хамгийн гол point нь тэр л. За тэгээ лигийн хэмжээд ер нь нэг сарын бүх тоглолтуудыг бол хамгийн хүнд хуваар гэж үзэж байгаа юм билээ. Амар олон тоглолттой юм билээ. Тэгээ аялын тоглолт маш ихтэй. За бүх хотны тоглолтын санал асуулгыг харъя. За түрүүний Кава яагаад сайн тоглоод байгааг шалтгаан энэ донд нэр нь байхгүй байхгүй. Los Angeles Clippers багийн талбай дээр бүх хотын тоглолт нь болох гэж байхад энэ донд нэр нь байхгүй. Хардн ч байхгүй. Тийм ээ. Ийм учраас сайн тоглоод байгаа. Гэхдээ за ер нь сүүлийн хэдэн өдрүүдэд бол одоо жишээлбэл LeBron энэ шууд дээшилчдэг үстэй. Тэгээд Леброн ч бүр 9-т явж байгаа. энэ ихний санал асуулга ингээ гарчингууд нөгөө хүүшээ манай хүн чинь тэд явж штэ гэд хүмүүс шууд саналаа өгөөд эхэлдэг байхгүй. Тийм. Одоо тэнгууд LeBron Durant хоёрын фэнүүд болвол жишээ нь ингээл саналаа дээшлүүлнэ штэ. Ривс бас татагдахгүй. Дэний FD-гийн доор явж штэ Durant. LeBron хоёр. Гэтэ сони LeBron. Гэхдээ яг бод тоглолт нь бол FD-гийн доор. Тийм л дээ. Тоглолтоор бол. Тэ? Ер нь яг энэ тоглолтынхоо чанараар бол LeBron энэ дунд байхаарч хүч байхаар. Ер нь бол яг Тийм бод. үстэй бодит байдлаа. Бод тийм байгаа шүү дээ. Гэхдээ одоо LeBron-г бүх хотын тоглолт Гэж юу байх вэ? Орно л доо. одоо бас арай ч юу. Батны л да. Гэхдээ ямар нэг аргаар заяа. За энэ санал асуулга дээр дээшээ гарч иж чаддгүй юм байж. Дасгалжуулагч нар сэлгэнээс хүн сонгохдоо сонгодгүй юм байж LeBron-ыг. Угаасаа сонгоход хэцүү шүү дээ. Сонгогдоход Адам Silver л Хүчээр ороод. хүчээр оруулах нэг юу вэ шүү дээ. Одоо юу Фэн бейс. Vince Carter, Nowitzki энэ төр чинь нэг сүүлийн жилд нь нэг хүндэтгэлийн гэж оруулж илаа шүү дээ. Урилга маягаар тэрэн шиг гэдэг юм уу. Тим шанс бол байгаа. Тэгэхээр яаж хийж байгаад орно угаасаа. За урд бүсийн хүснэгтэй харцгаая. Одоо эргэнээс уулыг засгаж нэрнээс л яалтч гэдэг тэ. За Одоо ингэсээр хагаад 21 11 Миннесота сүүлийн үед харин нэг эвгүй болчиход байна. камбэк хийж байгаа. Тоглолт нь. Үгүй сая нэг сүүл Чанар нь амар байлаа. Энтони Эдвардс энэ төр чинь нөгөө юугаа тоглолт дуусахаас өмнө гарч мараад хувцас хөрөөрөө явж байгаа. Сажуулагчтайгаа жоохон төвтар хийгээд тэгээд Эдвардсаас өөр бусд нь яг тоглооны оролцоо амар муутай болж болцсон. Ийм байгаад байгаа байхгүй. Агуулга муутай. Тий, тоглолтын агуулга нь. Хэрвээ тийм биш яг нөгөө сая хожоодсон формороо хийсэн бол баг Миннесота чинь дээр нь гарчих гээд байгаа байхгүй. 3 руу хүртэл дэвших боломж байна шүү дээ. Эхний хоёр л жоохон салах маягтай тэ. Одоо Дэнүр жоохон гүйцэгдээд доошлж магадгүй болчиход байна. Тэгэхээр одоо маягаар гарах. Лекс Миннесота Феникс 3 өөрсдөө сайн тоглол дээшлэх боломжтой байна. Энэ 6 баг л байраас болох. За сүүл дундлын 4-өл нь байраас болох. Clippers ер нь тэгээ Portland-ийн орондоо ороод ирэх юм биш үү дээ. Харин Ороод ирнэ нэр нь. 6 дарааж хожоод 12 хөжилтөй явж штэ. Юу гэсэн чинь. Баларцаа. Бүтэ 2 6 хоцсон байсан. 6-21 байсан тий. Тий. Бас л үнэхээр муу байсан байгаа байхгүй. Тэг Клипсийн нутаг дээр All-Star болно, талбай дээр болно. Клипс тоглож байх болох гэдэг шүү. Харин тий. Одоо яг уу санд асуулга дээр орохгүй ч гэсэн нөгөө дасгалжуулагч нар бол ядаж Хардны Кавай гэж нэг юм ч юм уу сонгол баг л та. Одоо Кавайг сонгох болчихлоо шүү. Тий. Уг нь Кавайг харин тий сонгохдохгүй л ингэж тоглоод байна шүү. Ер нь сонгох л байна л та. Кавай бас нэг юу вэ? Талбайгаа манж орж ирэхэндээ тий. Энэ саяны сүүлийн санд асуулгын араас дахиад санд асуулга одоо нэмэгдээ дараагийн 2 дахь эргийн эргэлтэн дээр бол Кавай Хардны хоёрын нэр дэше ороод ирэх хөө хүмүүс харж байгаа шүү дээ чи элит бодод болох гэж байгаа чи энэ хоёр нь байхгүй. За тэгээ өнөөдөр Thunder 30 хожолт хүрлээ. Warriors-ыг хоцсон. Араас нь 6 баг байх шиг байна 20 хожолтод. Орон бусд бол 20 хожолт хүрсэн цөөн баг байгаа болохоор тэгэл дандаа л жил болго ярьдаг өрөнд дорнодын өрсөлдөөний ялгаа байсаарлаа. Ингээд энэ түрээд хэсэг хугацаанд бид завсарлаа эргэж ирэхдээ дорнодын талаар ярилцсан нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамтдаа төрүүлж чалхааны үнэтэй л Голланд банк ажиллаж байна. Иргэн тавтай морил үзэгчтэй баазар шинэ оны анхны дугаараа улирлын 11 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. За дорнодын талаар ярилцсан. Тэгээд энэ хэсэгт сүүлийн үед нэлээд асуудал тариад байгаа Атлантагийн талаар онцлон. Сэдв нь бол 50 саяын уналт гэдэг нэр өгсөн юм байна тий. 50 саяын уналт нь ганц л хүн л дээ.
Гэтэ яалчгүй тэгээд тоо худлаа хэлдэггүй гэж бид нар дандаа ярьдаг. Үнэхээр батлаад байна л та тий. Математикч агуу шинжлэх ухаан. Үнэхээр худлаа хэлэхгүй мөө. Яалч гэлтэй тий. Атланта энэ 7 хоног 9 доногт л боог яах яалттай л ярьж ирсэн да. Тэр ангийг 50 сая уналтан дээр. би тэр ангийг сайн тоглогч гэж боддог. Энэ багтаад авахгүй л гэж боддог. Ирсэн да. Одоо ч тэрэндээ хэвээр байгаа. Энэ тоглолтын дээр яг эхлэл ингээд тэнцүүхэн явж ийсэн. Тэгээд 2 дугаар үеэс эхлээл Атланта оноос халаад тасарч эхэлсэн дээ. Порзингс эргэн ирсэн энэ тоглолтын дээр. тийм. Шилгээнээс 17 минутанд 16 он авсан байсан. Яг үе үед игдэж шүүрсэн. Тийм. Тэгээ Порзингс харин гимтэхгүй л уг нь бас нөлөө сайтай байгаа тоглож байхгүй. Яг орчин цаг одоо бол амар хэрэгтэй байхгүй тийм. 3 шидэж чинь Вембигээс ямар ялгаатай ялгаагүй шүү дээ. Энэ тэр анги тоглоог юм уу? Трэ энэ дээр тоглоагүй. Тэгээ хожиж байгаа. Тэгэхээр гайхамшигтай. Тэгээ бүр уншаад ажиллаа. Солилцоо хийсэн дээрээ Атлантад. Гэхдээ Атланта бол 100 бүр хамгийн сайн ажилласан баг юм байл шүү дээ. 6 тоглогч явуулсан байгаа байхгүй. Клинт Капелла, Ливер, Теренс Мэн, Лари Нэнс, Жорж Нян, Дэвид Роди. Ингээд 6 тоглогч явуулсан. Авсан хүмүүс нь Порзингс, тэгээ Никел Александр Вокер. Тийм, Никел Александр Вокер. Порзингсийг ч яг хөө тэгээд угаасаа Бостонтой нэг тохироо гээл айгүй хямдхан авцсан л та тий. Бостон залгаас салах гэдэг. Тийм, Бостон мөнгнөөс нөө өрнөөсөө гэх юм уу одоо Хэтэрсэн байсан. хэтэрсэн татвараасаа салахын тулд мөнгөө эмнэхийн тулд салахын төс бас Бостон. үнгүй шихүү Атлантад нэг авар голоод өнгөж баахан гэрээ гэдэг. Тэрнээс салахын төс болсон шүү дээ. зөв шийдвэр. Тэр бол Бостонод маш зөв шийдвэр гэж бодлоо. Аварсан шүү дээ. Брэд Стивенс л ер нь бага аварсан. Бостон ч хамгийн энэ хоёр тоглогчдоор 60 сая өгч байгаа юм шиг. Үгүй тэг өхөөс харах. Өө яах юм. Тэйтв юу Браун. Авар гарч Үгүй шүү. Тэр хоёрт бол. Тэр хоёр тэгээ одоо хаана байна гэдэг. Юусууд ордын 3-д яваад нь шүү дээ. Яачаад байгаа юм бэ? Нэг нь сая JB авч явж. сарын шилдэг болоогүйдээ ууралж штэ. JB ч амар статистиктэй. 30 он Атлантаг ярьж исэн юм л да. Тэгээ хамгийн гол нь энэ баг Треяныг тоглосон үед хожигдоод байна. Тиймээс 50 саяын уналт гэж нэрлэж байгаа 49 саяын цалинтай. Тэгээ Атланта бол ер нь цалингаараа нэг бас 20-оос хойшоогоо л бичих. Тэгэхээр ер нь цалиндаа баг мөнгө зарцуулдаг. Гэхдээ Треяныг бас олон тоглогч болгоод одоо өнгөрсөн жилийн Атлантаг бодонгурт Дайсон Даниэлс чинь ямар шагнал авлаа? Амжилтанд агсан тоглогч. Тэгүн гуртаа нөгөө бөмбөг таслалтын бүр лидер болсон юм дээ. Шилдэг хамгаалалт 5 мөнгө гэсэн тоглогчийг баг авангаалсан авах төгсөн шүү. Шилдэг хамгаалалт бол тэр финалцсан шүү дээ. Тэгээ Джейлен Джонсон өнгөрсөн жил бас амар гоё юмсэн Тий, шүү. одоо энэ жил Статн даблтай. Тэгээ ер нь ингээ гоё тоглогч нар бол байгаа. Тэгээд энэ жил Никел Александр Вокер бас гоё байгаа хгүй. Сая энэ 7 хоногт баг үкэсийг эхний хагас бол яамаа хожиж байгаа шүү. Миннесота Никел Александр Вокерыг алдсан. Одоо ер нь яг тэр байрал дээр ямар хуу байгаа юм. Сэлгэнээс ч нэг тоглолцохоор хүн байхгүй хэцүү байгаа шүү дээ. Дивенчин зодсон нэг тийм найдвартай Никел Александр Вокер хэмжээнд хамгаалтын ядаж хийхгүй шүү дээ. Өнгөрсөн жил Миннесота ч бас тэгж плей-офф 2 дугаар шатанд хүртэл сайн өрсөлдсөн тэр зүйл чинь бол угаасаа сэлгэн сайтай гэсэн тоглолттой шүү дээ. Үнэн. За тэгээ Треяны статистик харъя. 50 саяын уналт маань Треян тоглосон бол баг нь энэ үеэр ердөө 2 хоцсон байна. 8 хожигдсон байгаа. 10 хөвсөг байв. Тий 10 тавсан бэл. Тоглоогүй үед 14 хожиж 11 хожигдсон байна. За нэг юм ойлгомжтой байна. Энэ одоо юу ч болсон байлаа гэсэн. Атлантагийнхан өнөөдөр сайн тоглож байна. Тэр ойлоо. Өнөөдөр бас Треян тоглоогүй 15-т хожлоо авсан шүү. За Богийн авахлаар энэ дэр чи өөр юм яриад байгаа шүү. Тэр зогцохгүй багтаа нэг тий. Тэр хаана очихлоо юу? Хаана нь одоо би мэдэхгүй шүү. Одоо Гэхдээ ямар хүнтэй зогцохгүй байна гэдэг нь ойлгомжтой байна тий. Тэгээ 50 сая гэрээнээс гэдгээсээ биш зүгээр л энэ хүн ямар ч багт очисон яг хөө тэр статистикаа үзүүлэх байх. Хувийн статистик нь бол унахгүй байх. Тэгээ баг нь яг авраг авахд бол үнэхээр итгэлгүй. тий одоо аврагын хэмжээний тоглогч юу гэдэг чинь бас дараагийн асуудал та тий. Тэгэхээр сайн баг болох хэрэгтэй тий. Одоо яг нөгөө Треяны байрлалын тоглогч нар чинь бүгдээрээ л амар хамгаалттай, амар эвгүй гарууд л Өөрөөсөө Тэр Треягийн сайн тоглогч гэж байгаа. Тэгэхээр бүр муу тоглогч бол биш. Бүр нөөник топ левлийн одоо аврагын төвшний тоглогч нартай бол бас ярих байна. Тэгээ одоо энэ биеийн өгөгдлийг ч одоо яалттай билээ. Тэгээд тэгвэл энэ 50 саяыг өгсөн угаасаа менежерүүдийн л буруу юм шүү. Тий, ер нь бол тий. Гэхдээ тэгээд багийнх нь бүх одод болж исэн Бүхэнбийн гэрээний дөрмийн дагуу багтаа олон жил тоглолцсон. Статистик үзүүлсэн ийм хүний чинь гэрээнийхаа дөрмийн дагуу тэгэл өгөөлөлтөө. Тийм ээ. Тэртээ тэргүй багийнхаа цалингийн зэсний 30% хүртэлх хэмжээнд макс гэрээ өгнө шүү дээ. Авах хэрэгтэй угаасаа нэгдэж байгаа.
Одоо тэгээд энэ дээр бол ойлгомжтой шүү дээ. Кейс Атланта одоо трейд хийх хэрэгтэй. Трейд яаж багтаа гой зохицуулж хийх вэ гэдэг. Одоо тэр тал дээр л ажиллаж байгаа юм байна тий. Харин эсрэг одоо зарим одоо багууд бол одоо трейдийг бас сонирхож эхэлж байгаа шүү дээ тий. Одоо ер нь гэхдээ багууд Трейаныг гэрээ хязээ дуусах вэ гэдгийг л бодож эхэлж тэр л чухал байгаа. Эх жил мэл одоо нэг жилийн гэрээмээрээ үлдсэн байх үед нь за яг сольж аваад энэ удирдалтаа тоглуулад ирэх 100 манай цалингийн зэс ингээд 50 саяар суларна гэдэг бодлого руу орно шүү дээ багууд чи. Одоо холбогчгүй баг бодлогыг сонирхно. 30 баг байна шүү дээ. 30 баг гэсэн чинь Феникс очивол яг. Феникс бол эргэтэл. Феникс бол одоо Цаас чинь тэнд өөртөө бүр гоё их гуралтай болсон гоё яваад байгаа шүү дээ. Нэг сайн хүн бас тоглохгүй байгаад байгаа шүү дээ саас ч өөртөө бас. Тэгээд хаа цаас чаас тоглохгүй. яг Феникс гэсэн чи. Яг холбогчгүй баг л харж байгаа. Бүүкер ч холбогч болцсон юм билээ. За энэ сарын турш ажиллах юм байна. дараагийн сэдвүүгээ шилжицгээе. Энэ сарын турш 25 оноотой трипл дабл дундчилсан тоглогчид. За энэ залуу байгаамаа. Нөгөө Яагаад чи явах ёстой вэ гэдгийг энэ залуу Хьюстонд бол гой зогц харуулдаг. Харин тийм. Тийм, Хьюстонд бол боломжтой. Нөгөө дөрөв нь өндөр нуруулдаг. Хамгаалтын өвчин ядаж тийм. нэг бүр Рокетсыг нэрээ яагаад бодоогүй юм бэ те? Энэ сая би Хьюстон чинь солилцоо хийсэн бол одоо тэгээд дараа. Вамлетийн зүйлтэй. Амлит чинь 40 сарын нөгөө 2 хуваагаад 2020-оор нь 2 жил болгоод хуваагаад авцсан шүү дээ. За энэ сард бүтэн календарын сарын турш Джейлен Джонсон бараг 26 оноо 11 самбар 10 дамжуулалт дунжилсан. За өмнө нь бол ийм статистикийг ерөөсөө 6 өөр тоглогч л хийж исэн байгаа. Түүнээс гадна ойрын жишээ нь Дончич л юм да. Westbrook, LeBron энэ гурвал юм байна. Өмнөх хоёр нь бол бүр домгууд. Тэг Wilt ассистент л дутдаг байсан баг та тийм шиг байна. Түүнээс биш амархан хийчихнэ шүү. Дабл бол надад Энэ амархан. тэгээ Wilt энэ статистик зүгээр 10 ассист гэж орж ирээд оноо 40-д самбар нь 20-д дундчтай байгаа. Бараг л тийм үү. Бүтэн сараа байгаа. тэгш тоглогч гэдгийг л харуулж байна тий. Тэгээ Атлантад нэг гэрэл гэгээтэй зүйл нь тэгээд дараагийн одоо олчлоо шүү дээ. Тэглээ. Энэ бол амар гоё юм тий. Одоо Канахэм шиг л харагдаад байна шүү дээ. Одоо ер нь тий статууд нь бол Ер нь өнгөрсөн удирлын Атлантач амар гоё байсан шүү. Дандаа том багуудын хожлын цуврал энтрийг зогсоодог. Ер нь гоё байсан. тэрээ ингэсэн шүү дээ. Байсан. Тасалтыг хожлыг авдаг. Тийм. Тэр нэг нууцлах шийдэлт мэдлүүд дээр бол хийчихсэн юм аа. Амар юм шүү дээ. Ингээл айс нэг дараа да. Джейлен Джонсон бол миний бас сүүлийн үед үнэхээр гоё дуртай тоглогч болчиход байгаа. Үнэхээр тэр бие өгөгдөл, тесрэлт, Канахэм шиг л харагдаад байна. тэр шийдэлт мэдлэлт ер нь л яг ийм урт мөчтэй гоё өндөр тоглогч чинь тэгээд 2 3 4 алин дээр нь ч тоглосон болчиход байгаа. Хамгийн гол нь бусдыгаа тоглуулаад дээр нь хожуулж чадаад байна. Тийм. Тэгээд Джейлен Джонсон дээр Никел Александр Walker, Дайсон Даниэлс энэ гурав тэгээд нэг амар гоё зогцсон. Тэгээд дээр нь Яг Атлантаг ингээл аваа явчих. манай хүн чинь зүгээр багаар бодоход нэг стил нэг блокоос дунджилж байгаа шүү дээ. Нэмээд. Тийм. Тэгэхээр чинь амар уу. Тэгээ гүйцэтгэл нь гэсэн нэг тийм айхтар дундаж тоглогчийн хэмжээнд биш амар сайн байгаад байгаа л та. Джейлен Джонсон үнэхээр гоё тоглогч. За тэгээ Атлантагийн үед юм байна. Бүү энэ 7 хоногт бүр нэг амар тоглолт боллоо. Энэ тоглолтыг бол энэ 7 хоногийн хамгийн супер тоглолт гэж хэлмээр байна. Энд манайхаар гарсан. Фили бол бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох юм бол ямар аюултайгаа л 31 тоглосон ш наарч чинь. Энэ стааз. Би хармаар идэх ганцаараа 3 цаг суугаа. Үүлээ үтсээ. Би чи яг араас нь тайлбартай байсан юм. Гэтэ энэ дээр би нэр нэмэлцээ гарч байна. Одоо сакс тоглоод байгаа юм уу заалаад байгаа юм уу гэж. Нойр чихний агаас хамгаалалтгүй байгааз 72 он тийм. Одоо Лекс өнөөдөр яа Мемсиг хоцсон адилхан хамгаалахгүй. Ямар хамгаалалт байхгүй юу? Ер нь бол Би нэг тим юм харахаар бүр үнэхээр готромаар надад юм уу. би бол хамгаалалтад тоглох гэдэг энэ гоё тоглолт байсан. Энэ бол гоё л байсан. Зүгээр эсгүй бол яг тгий санагдсан баг. Филиг ийм байхыг харахгүй байсан баг. Мемсиг ч гэсэн ялгаагүй. Энэ хоёр чинь хоёулаа бас нэг тийм асуудалтай байгаа тий бүрэлдэхүүнээрээ нэг тоглохгүй байгаа л байсан хоёр баг. Айгуу гоё хоорондоо өрсөлдсөн. Тэгээ Морант баг сүүл хизээ ингэж сайн тоглосныг Мэдгүй арай Тий. Тий. Өнөөдөр бол муу л үү тий. Тэгээ яг энэ тоглолтын дээр бол үнэхээр сайн тоглосон юм. Дөрөвдүгээр үед баг 20 4-р үе нэмэлт цаг дээр баг 25 6 авчихсан шүү дээ. Тэгээ хамгийн гол нь энэ тоглолтын дээр Рукин нар нь бүр үнэхээр халсан л да. Седрик Хорт чи ямар ч гоё юм. энэ жилд ер нь үнэхээр гоё юм аа. Седрик Хорт Эжком гэдэг энэ нэг хоёр залуугийн тулаан болцсон шүү дээ. Ер нь дөрөвдүгээр үе нэмэлт цаг хоёр бол Хоёлаа 20 хэдээс дэш оноо авцсан. Бүү тэгээ тэр төгсгөлийн мөчөд итгэж байгаа хүн нь Руки гэж бодлоо. тий хоёулаа 1.7 секундэд Седрик Хорт шийдсэн тий.
Тэгээ хожлын шийдэлтэй юм комп хийж байгаа, ээж комп хийж байгаа. Тэр cover-ийн бие хөгжил бас гоё юм лээ үнэхээр. Энд чинь тэгтээ нөгөө ген юм шиг байлаа. Өвөө нөлөө энэ чинь Америкийн хөнгөн атлетикийн шигшээд олимпийн багтурд багтчихсан юм билээ шүү дээ. Тэгэхээр нэг тийм өвөөгөөс тамдсан ген явж лав гэж ямарсан тайлбар үеэр Америк аналистууд ярина лээ. Нэр нь тэгтээ жоохон сонин тий. Хулцгар гэсэн үг. Хулцгар гэсэн үг үстэй. Cover дээр Dwight Howard-ыг л cover тэгээд шоолоод идэг байсан шүү дээ. Үзэгчд. Тэгсэн чи яг cover гэдэг нэртэй хүн гараад ирсэн тоглож идэг шүү. За тий төгсгөлийн үуч Morant-ыг уг нь ингэж тоглохыг харах гоё байсан. Даач яг нөгөө доктортой энэ байдал. Юу энэ шийдэлтүүр ёо гал. Дургу үгээ хэрэгжилжлээ. Гэтэ үнэхээр галгал шийдэлтэйсэн. Би бүр ээж комп бүр үнэхээр гоё тогтсон. Одоо боддоо Embiid-тэй Paul George-тэй баг эцсийн шийдэлтийг rookie тоглогч хийгээд явж. Харин тийм. Зөв тоглож шийдсэн шүү дээ. Нөгөө хоёр шийдэл алдчих Алдлаа шүү дээ. Олж алддгийг бид нар мэдэн шүү дээ. Гэтэ болж орч бас хүү Давгүй Paul George өөр байсан. Тэрнээс хойш Paul George. түүнээс ч 10-аад жил өнгөрчөөд шүү дээ. Үгүй ордог л байсан шүү дээ. Тий, тоосоо өрдөг байсан нэг хэсэг ч бас. За тэгээ Филигийн хувьд Эмбидиг бол зүгээр бэлтгэвдлэр л тэгж ярьж байгаа болохоос сайн шүү дээ. Бид бол клач шүү дээ. клач тий. Филигийн хувьд сайн мэдэн их дөрвөлн гэх юм уу да. ээж комп орцсон байгаа шүү дээ. Тулгаагаар үүсгэл гэдэг. Үзээ нөлөөс гарах гэдэг. Амар баг үлдсэн байна да. Гэтэ хөөрхий өөй хамтдаа 62 минут тоглосон юм байна энэ үеэр. За. Тэгэхээр чи энэ баг бас Embiid нь, Paul George нь, Maxi-н ингээд ээлжлээл Ээж комбон доктортой олон тоглосон баг. Тэгээ нөгөө Macken Grimes үлээ. Тий. Тэр хоёр чинь бүр гоё. Энэ хоёр байхгүй байсан учраас ялангуяа Quentin Grimes бол аюу их нөхөж тоглосон байхгүй Paul George-ыг. Энэ дөрөв хаа үлдээж аваас. Maxi бараг лигийн хамгийн хурдан тоглогч юу? Тийм Ер нь баг. тийш үү. Тийм бах тий. Одоо яг тэр хурдын Энэ драфтаар бас нэг залуу орж ирж исэн. Maxi-тай бүр жишгдээд энэ драфтын хамгийн хурдан тоглогч болох потенциалтай гэдэг. Яг ингэчгээр бас нэг юм жоох надад л амар гацалдаагүй багш санагдаад байгаа шүү дээ. Embiid, George хоёр амар удаан тэгсэн чинь энэ нөгөө хоёр манга хурдан тоглолдог. Харин тий. Тэр хоёр нь амар том биеттэй тэгсэн чинь нөгөө хоёр нь амар жижигхэн. Би ер нь одоо зүгээр Mismatch-үүд үүсэх амар магадлалтай. Ер нь хоорондоо ч зах тоглолтын авцалдахгүй байх магадлал амар өндөр. Тийм байна тий. Тэгээ одоо яг та ер жоохон муутай л харагдана. Гин хүн зурсан чинь нэг талд нь мөрөөл татантай юм шиг байна. яг энэ Memphis дээр тоглолцсон тоглолч шиг ингээд дөрүүлээ ингээд тоглоод энийгээр ингээд бариад одоо том багуудтай ингээд тоглоод явуул яах бол гэдэг л сонирхолтой байна. Тэгэхгүй одоо ингээд Embiid энэ дөрөв хамт тоглолцоо дараагийн тоглолтын дээр хамт тоглохгүй. Ийм докторгүй байдал энэ багийг доош нь чирээд байгаа байхгүй юу? Хамгийн гол докторгүйг үүсгэж байгаа юм чинь хамгаалалт л л дээ. Тий, хамгаалалт. Ямар ч хамгаалтгүй л. За үргэлжлүүлэн бүгдээрээ Miami Heat-ийн талаар ярилцгаая. Miami Heat 12 сард бол ёстой хүнд эхэлсэн тий. 5 дараалж хожигдоод, 1 хожил авснаа араас дахиад 6 дараалж хожигдоод тэгсэн чинь Detroit эсрэг бол ёстой сайн Энэ тэгээ бас нөгөө гимтэлтэй ч бас холбоотой л байсан юм шиг харагдсан л да. Tyler Hero чи эрчингүүтээ буцаа гимтсэн шүү дээ. Аха. Нэг багийнхаа юуг самарч хайчаад ротейшнийг Тэгсэн. Tyler Hero-гоос өмнө ямар гой тоглож ирсэн бэлээ те. Тэгээ эренгүүтээ нэг хэд тоглоо гимтсэн. Тэгээ баг нөгөө болчихсон шүү дээ. Самраа явцсан шүү дээ. Тэгсэн одоо нөгөө Kelly Bear за буцаад ингээ Norman Powell ер нь бол нөгөө Hero-гоор ротейшнээ буцаад олоод эхлэнгүүт гайгүй тоглоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Norman Powell гоё тоглоо. Хайме Хакизийн нөгөө сэлгээний нөлөө чинь Hero-той үед байхгүй болцсон байсан чинь одоо ингээ буцаад болоод эхэлж байгаа байхгүй юу? Энэ ч одоо яг нэг бөмбөг одоо эзэмшдэг, тоглолтыг хамгаалтгүй тоглогчийг багтад нөлөөлөл яваад байгаа байхгүй тийм. Zach Lavine, Tyler Hero, Trae Young гэлээ. Тийм тоглогчнууд нэг хамгаалт нь яг Тийм тоглогч нар ер нь сэлгэнээс л тоглуул баг. Lou Williams шиг ч юм уу, Jason Terry шиг ч юм уу, тийм клуб тоглогчийн ролтой тоглол зүгээр. Одоо яг хаа за Ману бол өөр байсан.
Манай ч бүх юмны оролцоотой л доо. Энэ хэд чинь зүгээр оноо авах. Манай ч хамгаалалттай ч тийм. Тийм манай хамгаалттай. Саний нэр дурддаг хэд ч юм тур зүгээр юм задгаа тоглолттой тоглолтын хэмнэлийг өөрчлөдөг тэгээд нэг юм Жамалтай үйлдэлтэй чийдэг тийм л хүмүүс байгаа байхгүй юу? Одоо бид нар ингээл лигийн шилдэг 6-т тоглогчид хамгийн олон авсан хүмүүсийг харахаар яг л саяны хамгаалалт хэлдэг байхгүй юу? Жамал Крафт ингээл бодоход зүгээр оноо л авдаг хүмүүс. Яг тийм ширээ тоглогчдод л байгаа. Тий. Хиро одоо тий. Тэгэхээр яг сэлгэнээс л тоглол хиро жишээ нь ашигтай байх гэдэг байхгүй. Магадгүй тэр яг сэлгэр бол яах юм тийм үстэй. Тий. Бас бодох асуудал байхгүй. Зак Лавиныг жишээ нь Сакраменто сэлгэнээс тоглол яах юм гэдэг ч юм уу тий. Яг хувьд тоглож өөрөө тэр хүлэн зөвшөөрнө гэж амар том асуудал. Багийн лидер байж ирсэн гинт чи сэлгэнийх бол гингүү заа их хүмүүс ховрлох байхгүй л тий. Тийм. Адаглаа сэлгээ олчвол дараагийн гэрэн дээр цалин байлангийн асуудал гэж эхлэх байхгүй. Тэгээ энэ Майами хит шүү дээ те 1988-аас 2014 оны хүртэл нийтдээ 7 удаа заяа 26 жилд 7 удаа 140-оос дээш оноо авалттай тоглолт гаргасан байгаа байхгүй юу? Өөртөө авсан. Тийм, өөртөө авсан. Тэгсэн чинь энэ үлрэл 8. Тэгээд тэр 8 тоглолтод бүгдээрээ хожил. Тэгээд тэр 8 тоглолтууд нь дандаа бараг 6 Норм Паул дандаа оноо авалтаар байгаа тэрхэлсэн. Саяны хулангийн эсийн статистик Майами гэдэг багийн тэр калчер нь ерөөсөө хамгаалт байдаг байсан байна. Байсан чинь энэ үлрээр шал өөрлөсөн байна. Тийм. Хамгаалттай байсан учраас энэ баг 3 удаа авраг болсон байна. Тэ? Сүүлийн одоо 5 жилийг бодоход 2 удаа финалдсан байна гэдэг ч юм уу те. Хамгаалтаараа л ч тийм ерөөсөө тоглоогоор юм шиг байхгүй. Тэнгүүд энэ жил хүн тэгээ нэг сюрприз ярьчих юм тий. Үлрэл болгоно. Гинт өөрчлөгдөл тоглолтог баг болгоол те. Спорт задгаал байна л да. Одоо чи спорт юу нэг багтаа хамгийн удаж байгаа сужуулагч тийм болчихлоо шүү дээ. Хэдэн жил болчихоо? 8 оноос хойш. Бараг хорилоод өгч байгаа байлгүй дээ. Тэгэхээр 18 дахь жил рүү орж ийн үү та. Норм Паул бүх хотод болох ёстой мэлээ. Харин болох. Карьерийнх нь хамгийн өндөр оноо тунчилж байгаа жил. Баг дундаа хамгийн өндөр оноо тунчилж байгаа тоглогч. Тэгээ баг нь дорндоос плей-оффын байралд явж гин. Тэгээ бодохоор чинь энэ хүн бүх хотод болох ёстой бодох. Калилвэр Истэх баг. Одоо энэ нараас гарах баг. Калилвэр үнэ. Өнгөрсөн оны драфтын 15. Калилвэр хуучныг Хасан Вайтсад нэг ийм өндөр нөхөр байлаа шүү дээ. Хаалт хийдэг. Калилвэрийн ялгаатай нь шидэлттэй мөлий. 3 шидэд их юм. Хордон Вайтсад тийм. Энэ үлрэл бас дабл дундчлаа. Агуу мөлий. 10 самбартай 12 оноо. Тэгээ гол нь ийм хүн Бэми хажууд гарчаар чинь уг нь амар аюултай болж байгаа байхгүй. Харин тийм. Бэм хэцүү байна гэл ер нь жоохон төвийн асуудал яригадаад байсан чинь энэ залуу чи 10 самбарт дундчлаа. Бэми угаасаа тэр сүүлийн хэдэн жил 5 дээр тоглож тарчлаад гэдэг өөрөө. Бэм ч гэсэн гоё бий баг тийм. Яг 4 номер юм шүү дээ уг нь. Тийм хүнийг 5 дээр тоглуулаад лээсэн. Одоо хажууд вэр гараад ирчих гоё. Бэмиг лекс руу гэдэг ядаг. За өргөжлөөс бүгдээрээ бүх хотын санал асуулгын дорн бүсийг нь харцгаая. За Янис тэргүүлж байгаа юм байна. Макси 2-т байна. Брансон 3-т, Канен, Мичел, Джейлен Норм Браун. Паул баг яг 10 яг гадна явж лөө 11 лөө 12-т явж байсан. Би ч юу. Тийм байгаа тийм. Яг Нью-Йорк ч том фэнхтэй. Гэтэ Нөгөөдг нь яджтай нэг стат нь муу гэж л байгаа. стат нь амар байгаа. Юу дээр хизээч байгаагүй байгаа. Майкл Портер Жуниор. Тийм. Жуниор. Бүхэнгүй газрын бомб. Яг тэр чин болоод байгаа шүү. Стат бол дайжгүй. Багийн амжилт гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хий орох хэрэгтэй. Гэтэ одоо энэ хараа 10 катас орох хошоо. үү? Юу л хэд орох вэ? Катас хошоогоо саналынхын тоог хартаа. 12 орно шүү дээ. Гэтэл эхний 5 нь л юу яан штэ. Гараандаа нэрлэгдээд үлдсэн 7 шууд хасагдаад дасгалжуулагч нар 7 сэлгийг сонгоно штэ. Дэлхийн баг мага болцсон юм. Энэ чинь санал асуулгаа ингэж авчаад энэ дундаасаа нөгөө дэлхийн баг авахсах штэ. 8 хүнээс. Энэ зүгээр гарааны тавлаа яаж байгаа юм те? Тий. Энд дээр нь бүх юм дээр тэгээд орондын өрсөлдөөн харагдах юм дөө. Одоо энэ дорндод за Европ хүн Янас тэгээд болчихж байгаа юм штэ. За Таусыг Доминикан гэж оруулж ирэх баг. Чихэн Сиакам. Чин Америк биш бас Африк Камерун биш үү? тий. Энэ ороод ирнэ үстэй. Тий. За энэ гуруулга юм шүү. Эхний 10 дунд Европ гуруулга байхгүй. Тэгэнгүүт одоо өрнөдөд жишээ нь Йокич, Дончич, Шей, Вемби, Авдия 5 байна. Ингээ орно юм. Авдиа баг орчих юм шүү. Авдия орно. Солонгос нь сонгох баг. Тий. Угаасаа. Дорндоо саяны нэрс донд
байхгүйсэн юм Паул л баг шиг. Эхний 10-т байхгүйгээр. Бараг Паул саналаа өгөөрэй. MPJ орнд Паул ядаж энэ 10 дунд байх аргагүй Тийм. тий. Багийн амжилтыг бодсон чи статыг харсан ч тэр. За үргэлжлүүлэн дорд бусныхаа хүснэгтэй гарцгаая. За Детройт ч гүйцэтгэх маягтай болоод ирж Детройт сүүлийн 10 тоглолтондоо нэг 5-5 орчим байгаад байгаа. аялын тоглолттой. Тэгээ орон гарan чимшиг. За Нью-Йорк бол угаасаа формо бол барьсан байна. 2 ажил 4 тоглолтын зүрх. 5 сая нэг хэсэг дасгажуулагчтайгаа жоохон товтлогооны арга барил дээр маргаад ирсэн. Одоо бол өчөө олдсон гэж сүлд дасгажуулагч нь хэлсэн. Бостон энэ янзаараа Bleacher Report-оос сүүлд энэ 26 онд болох үйл явдлууд гэсэн чинь Boston Celtics авраг болно гэсэн байна шүү дээ. Гэхдээ финал чалгарна гэсэн. Тэр бол зүгээр нэг юм хүмүүсийн анхаарал татах гэсэн гэж өгөх гэж Бостон болсон байна. би юу санал нийлсэн. Гэтэ яг хөө тэр чинь бас фейк аккаунт биш шүү дээ. Тийм. Bleacher Ер нь Report шүү дээ. итгэх ёстой аккаунт ахгүй итгэдэг. Өсөө финал аккаунт. Би харин энэ Тэгэхээр 9 юмд нь бол итгэсэн. Тэгвэл баг манай амгаар өлөвсөө барих байхгүй бол. Яага болохгүй. Харин тэр Tatum болон ирээд биш бас. Тэйтум ирэх нь ирнэ угаасаа. Тэгээд Аваа биш финал чалгарна гэсэн байсан. Тэгэхээр боломжтой. Острын дараа шүү дээ. та дорндын бус тоогуудыг харлаа. Харин туршлагатай баг байхгүй. Тийм. Тэйтум хүрээд ирээд ирлээд Одоо сая гайгүй mix л сольтой шүү юм болчихно. Brad Stevens ярьжсэн шигэ ингээд байвал бид нар энэ үйл юм хийн гэжсэн чигээ юмаа хийгээд Тийм. Tatum ирчүүл эвгүй байхгүй юу? Эвгүй. Эвгүй эсвэл яг тэр юм гэсэн байхгүй л шүү дээ. Майами нэг өмнөх шиг үлгэр бүтээхгүй байна. 8-аар гарч финал чалгараал. Финалд гарч баярын дэвс гарах гэдэг. Боссон чи токсик баг штэ. Финалд гарахад бол та нэг баярлахаар юм шиг яхаа. За дөрөвдөн гэж бол байхгүй л. Саяхан авраг авцсан. Вести дөрөв багийн нэг л төрүүлнэ ер нь бол. Яг магадлал бол тэр нь өндөр л дөө. Мөнхийн Ривал 2 багийн 2 тэгээд. За ингээд энд хүрээд баазар нэвтрүүлгийн өндөрлөлийн амралтын өдрөө баазартай хамт үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт уулзъя. Тэгээд эх 7 хоногт улирал ихснээс хойш хамгийн олон шууд дамжуулалтууд гарна. Тавтахад хагастай тоглолттой байлээ. Баярлалаа. Prime-ийн тоглолт байхгүй юм шиг байлаа Америкт. Харин. Шингүүт NBC-гийн тоглолтууд орж ирээд бүх өдөр шууд дамжуулалттай байна. За дараадаг туулцгаая. Гоё билэг байна шинжлэх. Баяртай. Hold the city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city.